Битүүмжлэл буюу encapsulation нь объект хандлагат програмчлалын үндсэн ойлголт юм. Энэ нь объектын дотоод бүтцийг хамгаалж зөвхөн илүү ойлгомжтой, аюулгүй интерфейсээр хандлтыг зөвшөөрдөг. Encapsulation гэдэг нь өгөгдөл, үйлдэлийг нэгтгэн далдлах явдал юм. Жишээ нь процессор, машин, телевизийн дотоод хэсгийг хэрэглэгч мэдэхгүй ч зөвхөн хэрэгцээд функцүүдийг ашиглана. Энэ нь программын найдвартай байдлыг нэмэгдүүлнэ. SSE-MPG хувьсагчид private хандлттай байна. Гиддээр сэттэр функцүүдээр аюулгүй хандлтыг хангана. Энэ нь дотоод өгөгдлийг гаднын кодоос хамгаална. Битүүмжлэл нь объектыг хар хайрцаг болгож дотоод бүтцийг хамгаална. Программд шаардлагатай өөрчлөлт нийт системд бага нөлөөтэй байдаг. Объектын бие даасан байдал сайжирна. Твигийн дотоод эд-анги ажиллагааг хэрэглэгч мэдэхгүй ч ремот контроллер удирдана. Private хувьсагчид гаднаас шууд хандуулах боломжгүй. Энэ нь encapsulation-ийн зарчмыг харуулна. Private хувьсагчид гаднаас шууд өөрчлөгдөх боломжгүй. Гадаад интерфейсээр зөвхөн аюулгүй хандлт хийнэ. Жишээ код нь television-ийн volume ба power-ыг удирдана. Битүүмжлэл нь дотоод өгөгдөл, үйлдэлийг далдлана. Гиддэр сэттэр функцүүд аюулгүй хандлтыг хангана. Энэ нь программын найдвартай байдал, доктортой байдлыг нэмэгдүүлдэг.